Бодонтой ээжүүдээ одонгоо зүүцгээе. Хүндэтгэл бахархлын өдөр Баянгол суманд амжилттай боллоо. Ээж хэмээх эрхэм нэрийн цаана хүний амьдралын хамгийн ариун нандин бүх зүйл оршдог. Үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлж, гэр бүлийнхээ гал голомтыг бадраан, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа ээжүүдийг хүндэтгэн алдаршуулах Бодонтой ээжүүдээ одонгоо зүүцгээе арга хэмжээ. Сэлэн аймгийн Баянгол суманд 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ээжүүдийн хүссэн хүлээдэг уламжлалт энэхүү арга хэмжээг энэ жил Баянгол сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж, шинээр эхийн алдар одон хүртсэн ээжүүдийн баярыг хамтдаган тэмдэглэсэн нь энэ жилийн онцлог байсан юм. Арга хэмжээ эхлэхийн өмнө тус үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагч, Сорхогтон хараа нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын бүсгүйчүүд болон сумын засаг даргын тамгын газраас байгуулсан ажлын хэсгийнхэн хүрэлцэн ирсэн ээжүүддээ улаан сарнай, халуун дарс, тавгийн эдэгээр дайлж хүндэтгэл үзүүлж, баярын халуун уур амьсгалыг бий болгож арга хэмжээ эхэллээ. Энэ жилийн алдар тэхийн одон гардуулах үйл ажиллагааг одонгоо зүүцгээ ээжүүдээ арга хэмжээтэй хамтдаган нэмэгдэж байна. Өнөөдөр алдар тэхийн одон 1-2 дугаар одон Урамбэр, Дарханбэр цаалаа шагнагдаж байгаа ээжүүдтэй чин сэтгэлийн халуун баяр хүргэж ажил үйлсийн өөдрөг бүтэмжтэй байхыг хүсмээрээ. Ийхүү баярын арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлж, төрийн дуулал эхшгэлсний дараа энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан эрхэм хүндэт зочид, ивент тэтгэгчдийн баярын мэдчилгээг оролцогчдод цахимаар хөтлөө. Энэ удаагийн арга хэмжээг улсын их хурлын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Болдын Жавхлан, Монгол улсын 29 дахь ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэбат, Монгол улсаас бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотод суугаа ерөнхий консул Шархүүгийн мэрэгэл, Баянгол сумын засаг дарга Давааням, Гонирвагийн засаг дарга Ариун Жаргал, Иргэн, Жамин мэдэг нар ивент тэтгэж хамтран ажилласан байна. Одонтой ээжүүдээ одонгоо зүүцгээ үйл ажиллагаа маань 5 дахь жилдээ өндөр өвдөө нээж байна. Энэхүү үйл ажиллагааг бүх ээжүүдтэй зориулан Монгол улсын 29 дахь ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэбат, их хурлын гишүүн Болдын Жавхлан, бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотын ерөнхий консул Шархүүгийн оргил, Баянгол сумын засаг дарга Нямсүрэнгийн Давааням, Гонирвагийн засаг дарга Бүжин ламын Ариун Жаргал, Гонирвагийн иргэн Пүрэв товгийн Жамин мэдэг нар гүн талхаснаа та бүхнийхээ өмнөөс илэрхийлж байна. Тийм ээ. Үр хөвгтөө инэрл хайр дүүрэн өсгөж хүмүүжүүлсэн ээжүүдийнхээ гавьяа зүтгэлийг төр засаг үнэлж эхийн алдар одон гардуулах ёслол энэ өдрийн хамгийн сэтгэл догтлсон мөчүүдийн нэг байсан. Энэ жил Баянгол суманд алдар тэхийн 1-р одонг 1, 2-р одонг 21 ээж хүртэж, сумын одонтой ээжүүдийн нэгнээ 22 ээжээр бүл нэмлээ. Мөн одон гардуулах ёслолтой хамтдагч 3 хүү дараал нь төрүүлсэн болон 3 охин өсгөж буй ээжүүдэд олгодог Дарханбэр, Урамбэрийн цол олгох ёслол хамтдаа болсон юм. Ингэрт танд гялалзаж байгаа алдар тэхийн одон бол хамгийн эрхэм дээд шанал юм аа. Ийм сайхан ээжүүдийн нэгнэд багтаж яваа та бүхэн минь өөрсдөө бахархал юм аа.
энэр хайрын бурхад болсон алдар дэлхийн одонд ижи та бүхэндээ ертөнцийн гэрэлгээ ажил үйлсийн өдөр өндөр амжилт үр хүүхдүүдийн дунд эрүүл их үрэл жаргалтай байхыг хүсэн өрөөе. Тэр урдан биеийг чаддгүй байсан. Одоо энэ жилээр өөрөө биеэр ирээд гоё байна. Энэ сэтгэл өндөр байдаг юм байна. Би 4 хүүхэдтэй. Хамгийн бага нь одоо 3 настай. Миний өөр өмнө орж байгаагүй. Одоо тэгээ дараа жил дахиад болоод ирж байна. Оролцсноо гэж хэлж байна. Ээжүүдийн сэтгэл догтлон хүлээдэг. Одонтой ээжүүдээ одонгоо зүсгэе. Хүндэтгэлийн арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж алс холоос нутаг алгасан ирж оролцож байгаа нь олны сэтгэлд нийцсэн ажилд болж байгааг илхнээ харуулж байна. Энэ өдөр Увс аймгийн зүүн говь сумаас хайртай Бэргэн дүүдээ баяр хүргэхээр эгчин иржээ. Миний утхан Бэрман бас уран бэр гэдэг хүндэт өргөмжлөгдөн шагнаглаа. Сархугтан хараа гэдэг энэ төрийн бас байгууллага энэ үйл ажиллагаанд миний дүүнер бас гэр бүлийнхээ хамтаар оролцож энэ үйл ажиллагааг зохион байгуулж явдаг юм байна. Тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээг үжиж харж бас сэтгэл зүрхээр баярлсан сунаа. Үнэхээр сайхан маш гоё тийм нийгмийн идэвхтэй бас олныг манлайлсан ийм сайхан үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бүгдээрээ удамгаа зүгээд оролцдог юм байна. Үнэнгүй сэтгэл зүрхээр маш хүндэтгэлтэй оролцдог ийм сайхан үйл ажиллагааг бас зохион байгуулж яваад дүүнертэй бас баярлж талархснаа илэрхийлье. Энэ бол үнэхээр үлгэр жишээ. Их сайхан үйл ажиллагаа болд юм байна. Би бас ихийг бодож, ихийг санаж суулаа. Энэ арга хэмжээ бол одоо жил болгон би ирж оролцсон юм аа. Энэ одонтой ээжүүд гэдэг бол одоо Монголын университетийг одоо өсгөж хүн болгож агаад ингэж урамшуулж сайхан арга хэмжээ авч агаад баярлж байна. Тэгээд эгч нь одоо 10 хүүхэд өсгсөн. Бүгдээрээ эрүүл анги сайхан улс их орондоо хөдөлмөрлөө явж байна. Бүгдээрээ ачсан нийлсэн 30-40 болсон. Ингээд өнөр өтөх нь амбал байгаамаа бид нар. Баянгол 31 жил одоо энд маш сайхан амьдарч байна бид нар. Баянголынхаа ард түмэнд маш их баярлалаа бид нар. Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцож байгаа бүх сайхан ээжүүдтэй эрүүл уртудаа насаж сайн сайхныг хүсье. Дуу хуур баяр хөөрөөр үргэлжилдэг энэхүү арга хэмжээ нь ээжүүдэд зөвхөн хүндэтгэл үзүүлэхээс гадна урам зориг, сэтгэлийн хүч өгдгөөрөө онцлог. Сорхогтон хараа нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас жил бүр урлаг соёлын хөтөлбөрөөс гадна сэтгэл зүй, гэр бүлийн боловсролын чиглэлээр илтгэгчдийг урьж оролцуулдаг уламжлалтай. Энэ удаад сайхныг хуваалцах чимээг тодтолтой лектор Шин баяр хүрэлцэн ирж ээжтэй урьдчилан сэдвээр халуун дулаан яриа өрнүүллээ. За ээжтэй ер нь хамгийн сүүлд хизээ хайртай гэсэн шиг байна. Энэ сайн хайртай. Тэр одоо яг нэг хайртай шиг ярьж. За очиж. Ээжтэй урьдчилан гэдэг сайхан лекц уншиж өглөө. Тэгээд ээж ирүүлэлттэй урьдчилан ер нь энэ их хүний хайр, их хүний сэтгэл дээр энэ хорвоо тогтож идэг. Тэгээ Баянголын маань их хүсийн баялаг тохиолдуулсан сайхан үйл ажиллагаа үнэхээр сайхан баялаг сайхан боллоо. Бовгийн тогсронгоо хэлсэн шиг ижээтэйгээ байхан баян гэдэг шиг өнөөдөр үнэхээр баян сайхан ийм сайхан одоо лекц, семинар, сургалт зохион байгуулсан үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан энэ тухайн орон нутгийн Сорхогтон хараа одоо төрийн бас байгууллагын бүсгүйчүүдэд бүгдэнд нь талархлаа гэж хэлье. Өнөөдөр бас энэ намайг урьж оролцуулсан засаг дарга давааны юмд бас талархлаа гэж хэлье.
олон хүмүүс талхлаа гэдэг сайхан үг хэлье. Энэ лекц бас их уялдаа өөрийн гэсэн юм онцлогтой лекц боллоо. Олон газар одоо лекц уншдаг. Энэ удаагийн лекцэн дээр одоо лектор миний хувьд гэсэн хайлсан, уйлсан, ижигээ сансан энэ олон сайхан эмэгтэйчүүдээр зүрх сэтгэл минь уйлсан, хайлсан ийм сайхан одоо лекц, ийм сайхан цуглалт боллоо. Ижи байхад бүхий л зүйл байдаг гэдэг шиг энэ хорвоо дээр ижи байхад бүхий л зүйл байдаг. Ийм л сайхан бүхий л зүйлтэй сайхан чуулга болцлоо. Баярлалаа энэ зохион байгуулсан Баруургийнхантай баярлалаа. Тийм ээ. Ижи байхад бүхий л зүйлс бүтэн байдаг. Өнөөдөр энд хорон цугласан ээжүүдийн энгэрт гялалзах одон бүрийн цаана үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн хөдөлмөр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, их хүний төсвөр хатуужил, энэрэнгүй сэтгэлийн агуу их түүх бий. Ээжтэй хайртай, би ээжтэй хайртай гэж хэлээрээ гэж л хүн болгон ээжтэй хайртай гэдэг үг тийм олон удаа хэлээд байдгүй. Тэгвэл боломж олох юм бол ээжтэй би таньтай хайртай шүү. Би таны ачаар энэ хорвоо ертөнцөөр хөлөө олж явж байгаа шүү гэдгийг ээжтэй цаг ямагт ойлгуулж явах хэрэгтэй. Ээжтэй алт мөнгө эрдэнэс өгөөд байгаа ч чухал биш. Би ээжтэй эрүүл байгаад ээжигээ хажууд санаагийн зовоохгүй байх юм бол би ээжигээ хажууд маш их хариулна гэж боддог. Миний ээж ингээд санчган боордог. Тэгвэл би ээжтэйгээ энэ лекцэн суусандаа маш их баяртай байна. Хүн гэгээд байх хэрэгтэй. Энэ бүхнийг ингээд зохион байгуулж байгаа манай сумын энэ эгчнэр байна. Энэ эгчнэртэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүн болгон ээжигээ хайрлаж, хүн болгон ээжтэй хайртай шүү гэж ээжигээ санааг баг зовоод хамгийн гол нь эрүүл явах юм бол их хүн хүүхдүүдтэй баярлна. Хэмжээ маань маш сайхан болж байна. Сэтгэл дасгал хүрлээ. Эхлэхээс нь ахуулаад дуустал нь байлаа. Ер нь одоо их хүн гэдэг бол үр хүүхдээ өсгөх хүмүүжүүлэхээс өксүүлээд зөндөө сайхан үүрэг байдаг. Тэгээд өнөөдрийн ээжүүдийн одонтой ээжүүдийн баярт үйл явдлыг ирж үзээд бүр сэтгэл хөдлөөд зөндөө уйллаа, бас зөндөөж баярлалаа. Их сайхан л үйл ажиллагаа болж байна. Өмнө нь орж исэн. Яг уу тэгтээ сайхан болж исэн. Тэгээ хамгийн гол нь өнөөдөр би өөрийнхөө дархан бэрийг хоёр дахь бэрээсээ давтаж баталгаажуулж дахиад миний нэг бэр маань одоо олон бэртэй, би 5 бэртэй, 5 хүүтэй хүн. Тэгээд одоо өшөөж бэрүүд маань бас дархан байгаа. Тэгээд ер нь өөрөө дархан бэр бас. Тэгээ сайхан байна. 30 гаруй ач зээтэй, ачин сүр зээн зэрэг 12-тай. Өөрөө би 2019 онд алтан унганы эзэн болсон. Монгол улсын анхдагч эмэгтэй алтан унганы эзэн байна. Сэлэнгэ аймагт анхдагч алтан унганы эзэн. Тэгээд би ер нь хүн болох байгаасаа хөлөг болох унганаасаа гэж унах хүүхэд хоёроо маш зөв хүмүүжүүлдэг. Тийм учраас хүүхдүүд маань ээжигээ маш сайхан хайрлаж зөв зүйтэй байдаг та. Тэгээ энэ хорвоогийн бүх сайхан ээж нартаа эрүүл аз жаргалыг хүсье өрөөё. Эхийн хайр, ээжүүдийн инээмсэглэлээр гэрэлтсэн энэ өдрийн ард олон хүний сэтгэл хөдлөмөр чин хүсэл шингэсэн байдаг. Баянгол сумынхаа ээжүүдийг алдаршуулж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх энэхүү сайхан уламжлалыг бий болгож, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн авч байгаа хүмүүс бол сохогтон хараа нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын бүсгүйчүүд байдаг юм. Төрийн бус байгууллага маань 2019 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. За энэ үйл ажиллагаа маань ямар үйл ажиллагаар эхэлсэн гэхээр бид бүхэн маань сумдаа одоо нийгэмд үйлчилдэг ийм одоо эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагыг нээж за энэ арга хэмжээгээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бөгөөд их хөрсийн байрын өдрийг угтаж одонтой ээжүүдэд одонгоо зүйцэх гэсэн арга хэмжээ маань анх одоо эхэлж байсан. За энэ арга хэмжээ маань өнөөдөр 7 жил үргэлжилж өнөөдөр 5 дахь жилдээ яг энэхүү сайхан арга хэмжээгээ зохион байгууллаа. Одоо миний ард бид бүхний зориулсан баннер маань байж байна. Бид бүхэн маань урд нь дандаа төрийн бус байгууллага энэ өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан бол өнөөдөр төртөөгөө хамтраад одоо сумын эсрэг даргатайгаа хамтраад эсрэг даргааны хамгаалалт газартай сургалтаараа төрийн бус байгууллага хамтраад алдар тэхийн 1-2 дугаар одон гардуулах ёслолын үйл ажиллагаа болоод дархан бэр, уран бэр мөн одоо төрийн одон медалууд гардуулж өнөөдрийн үйл ажиллагаа
мөн одоо манай төрийн бас байгууллага манаас хамгийн залуу ээжүүдийг алдаршуулдаг ийм боломжит арга хэмжээ маань үргэлжлээд ингээд арга хэмжээ сайхан боллоо. Уран бүтээлчид бид бүхний арга хэмжээний өнөөдөр Монгол улсын гавьяа жүжигчид ирж оролцлоо. Ингээд маш их онцлогтой сайхан зүйлүүд боллоо. Энэ бүхний ард байдаг одоо хань ижил үр хөвгтүүд мөн одоо эрчүүдтэй одоо энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан нийт зоригтой арга төрийн бас хамт олон Эсвэ даргын хамгааллын газрын хамт олон удирдлагууд бүх одоо Баянголчуудтай бас талархлаа илэрхийлье. Тэгээд үйл ажиллагаа маань сайхан болоо дараагийн жил мөн энэс илүү бас одоо өргөн тэлж одоо үйл ажиллагаа маань явуулнаа. Тийм ээ. Эхийн хайр шиг агуу зүйл энэ хорвоод үгүй юм. Ингэртээ одон гялалзуулсан ээж бүрийн ард үр хүүхдийн төлөө зориулсан олон он жилүүд халамж хайр сэтгэлийн их хүч оршдог. Орчлонгийн ижи бүхэн гэр бүлээ бүтээдэг бол олон ээжүүд нийлж нутаг орноо бүтээх учиртай. Тэрхүү эрхэм үн цэнийг түгээн дэлгэрүүлж ээжүүдэрээ бахархах сэтгэлийг нэвтгсэн одонтой ээжүүдээ одонгоо зүйцгээ хүндэтгэлийн арга хэмжээ ийхүү дурсамж бахархлаар дүүрэн өндөрлөлөө. Дараа дахин уулзъя ээжүүдээ.